Банк орон эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулгыг та бүхэнд хийе. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4-р хэсэгт Улсын их хурлын бусад эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-р хэсэгт Улсын их хурл бүрэн эрхээ чуулган зохион байгуулалтын бус хэлбэрээр хэрэгжүүлнэ. Мөн зүйлийн 7-р хэсэгт Улсын их хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хууль заасан эсвэл хурлаанд оролцсон гишүүдийн олонх тэмцэн бол нууц санал хураалт явуулна. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-р зүйлийн 2-р хэсэгт Улсын их хурл хурлааны дэгээ өөрөө тогтооныг заасан. Монгол Улсын их хурл өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлцэхдээ хурлааны дэгийг өөрөө тогтоох эрхийг олгож өгсөн байна. Монгол Улсын үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар Монгол Улсын их хурл хурлааны дэгийг өөрөө тогтоох эрхийг олгосонтой холбоотойгоор Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг 2024 оны 5 дугаар сарын 16 оны өдөр нийт 16 бүлэг 130 тонн зүйлтүүгээр баталж Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулиар байгуулсан Улсын их хурл анх дугаар чуулганы хурлаа эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байдаг. Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын их хурлын чуулганы хурлааны дэг цаашид хурлааны дэг гэх тусгаалan зохицуулаагүй асуудлыг хэлцэг дэгийг Улсын их хурл өөрөө тогтооно. Мөн 10 дугаар зүйлийн 11 дахь хэсэг тухайн өдрийн хурлаан эхлэхэд эрсдэл бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй хүндэтгэл үзүүлэн энэ хуулийн 7-гийн 5 заасан эсвүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хурлааныг орхиж гарсан эсвэл бүртгэлээс гарсан бол түүнийг хурлааны эрсдэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөн тооцно гэж зааж өгсөн боловч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Монгол Улсын их хурл дэгээ өөрөө тогтоож чуулганы хурлааны зохион байгуулахад дэгийн томьёолтой холбоотойгоор зарчим зөвлөлт нийцэг үр дүн гарч эхэлсэн. Тодорхойлбол Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг наривсан зохицуулаагүй улмаас үр дүн муутай томьёолоор санал хураалт явуулж буйна. Монгол Улсын их хурлд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийгээд бусад холбогдох хуулийн зарчимтай нийцэхгүй байгаа юм а. Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Улсын их хурлын чуулганы хурлаан хууль дээдлэх нээлттэй ил тод байх асуудлыг хэлцэх чөлөөтэй эрхтгч оролцоог хангах цөөнхийн эрхийг хүндэтгэх хэлцүүлгийн горим ойлгомжтой тодорхой байх олонхын саналаар шийдвэр гаргах зарчимд үндэслэнэ гэж заасаа. Гэтэл Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны санал хураах журмыг холбогдох хуулиар наривчид тодорхойлж өгөөгүйгээс үүдэн зарчимд харьцаж ойлгомжгүй тодорхойгүй байдлыг чуулганд оролцсон гишүүдийн хувьд төдийгүй ард иргэдэд үүсгээд байгаа юм а. Эсдэгээс хурлаанд оролцоогүй эсвэл бусад шалтгаанаар хурлааныг орхиж гарсан гишүүд саналаа өгөөгүй улмаас эсрэг саналд тооцох байдлаар санал хураах нь олонхын саналаар шийдвэр гаргах зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4-р хэсэгт Улсын их хурлын бусад эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт Улсын их хурл хурлааны дэгээ өөрөө тогтооно гэж тус заасныг үндэслэн Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн санал хураах ерөнхий журмыг наривсан зохицуулж тус хуулийн 18 дахь хэсэг гишүүн санал хураалтанд оролцдоо зөвшөөрсөн эсвэл татгалзсан саналын аль нэгийг өгнө гэсний дараа чуулганы нэгдсэн хурлааны асуудлыг шийдвэрлэхдээ байнгын орооны хурлаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн дэмжээгүйгээс үл хамаарч эрх үхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмж хэсгээс санал хураана гэж зохицуулж өгөх зүйтэй байна. Монгол Улсын үндсэн хуульд ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын их хурл ерөнхийлөгч танилцуулсан дараа засгийн газрын гишүүнийг томилж чөлөөж огцруулахаар заасан тул Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуульд Улсын их хурл танилцуулах хугацааг наривчлан зааж өгөх нь зүйтэй байна гэж үзэж байна. Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн зарим зүйл хэсэг заасан хугацааг Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нийцүүлэх шаардлагатай байна. Энэхүү хуулийн төсөлд батлагдсанаар Монгол Улсын үндсэн хууль заасан хууль дээдлэх зарчим болон Улсын их хурлын чуулганы хурлаан хууль дээдлэх нээлттэй ил тод байх асуудлыг хэлцэх чөлөөтэй эрхтгч оролцоог хангах цөөнхийн эрхийг хүндэтгэх хэлцүүлийн горим ойлгомжтой тодорхой байх олонхын саналаар шийдвэр гаргах зарчим нь үндэслэн гэсэн үндсэн зарчимтай нийцэж Монгол Улсын их хурлын гишүүдийн эрсдэлтэй холбоотойгоор олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх зарчим хийгээд төрийн хууль дээдлэх засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм а. Энэхүү өргөн мэдүүлсэн 3 хэсэг заалтын хамгийн сүүлийнх нь буюу чуулганы хурлааны дэгийн тухай хуульд заасан засгийн газрыг огцруулахтай эсэгтэй холбоотой заалтад үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт энэ өвөл буюу энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш дүгнэлт зэцээс гарч энэ хуулийг өөрчлөх хэсэг талаар их хурл дээр хэлцэж байгааг бас энд танилцуулах зүйтэй. Та бүхэндээ энэхүү хуулийн төслийг хэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.